Та бүхэн амар гэрээ. Намайг энэ бичлэгийг үзээд reaction видео хийгээд хичээ гэж гуйсан. Одоо сэтгэлдээ хуваалцаач гэж гуйсан. YouTube-ийн хэрэглэгч Түүндэр Болт Тиг 45. За энэ ямар бичлэг вэ нөхөр хөдөөнизм гинэ философч хүн ба залуу үеийнхний асуултууд гин. За философч хүн юу байна тий. За би хоо гэрийн даалгавар шиг юм хийцэн байгаа. Энэ доор нь ингээд 1 минут 1 секунд энэ 6 минут 55 хоёрыг л ярий. За. Яг Монгол хүн гэж хин юм бэ? Ямар хүнийг Монгол хүн гэдэг юм бэ? Тэгээд энэ Монгол хүн маань одоо яг давуу талтай юм уу, ямар сул талтай юм гэдэг талаар хэдүүлэн ярилцаад эхлүүл гэж бодлоо. Харин тийм. Яг Монгол хүнийг бол гөрүүлж хайдаг л да. Тийм. Өөр Монголд очиж хайжсэн Төхөө хотод очлогч уншлаа. За Бородод Улаанудад очиход бас лекц уншижсэн, тэнд хайсан. За Казахстан Алматад очиод хоёр ч их сургууль дээр бас лекц уншсан, философийн сэдвээр тийм үү, үнэн гооцсон сэдвээр уншижсэн. Тэнд бас Монголыг бас хайж исэн. Казахын талаас. За Баян үлгэд бас хайсан. За Ховдод хайсан. Бүх аймагаар би чинь бас номын сонгуудаар явж лекц уншижсэн. Энэ юу яриад байгаа нэг тодорхойгүй байгаа зү тийм үү? Юу яриад байгаа нэг тодорхойгүй. Асуулт бол маш тодорхой байсан. Монгол хүн гэж юу юм бэ гэж. Тэгсэн чинь энэ ингээд гадуур дотор явснаа ярих юм. Тэгээд нөгөө нэг энэ Монгол улс гэж байгаа шүү дээ. Монгол улсын гадуур хайсан нэлгэхийн. Тэгээ бас одоо Монгол орноороо яваад зарим нэгэн аймагуудын номын сангаар явж Монгол хүнийг хайсан ч гэж байгаа шиг тий. Энэ одоо яаж хариулахаараа ингэж хариулдаг байна. За Монгол хүн гэдэг нь мэдээж би энэ өрөөнд орж ирээд энэ би монгол хэлээр ярих гэж байна. Би одоо энд 3 монгол хүнтэй суугаад монгол хэлээр ярих гэж байна шүү дээ. Та нар бол Монгол улсын ирээдүй болсон сайхан монгол залуучууд байна гэд хэлчиж чадахгүй байна шүү дээ. За энэ залуучууданд яг янз бүрийн ирлиз хурлиз байж болно. Гэхдээ л монгол хэлээр ярьдаг жоохон ч гэсэн монгол цустай бол энэ одоо тусгаар тогтносон монгол улсынхаа төлөөл явна шүү дээ. Тийм болохоор би одоо ингээд суугаад нэг ширээний ард монголчуудтайгаа ингээд суугаад ярих гэж байна. Тэгээд энэ бидний энэ ярих гээд байгаа энэ хэл маань 13 дугаар зуунаас хойш монгол үндэстэн гэж одоо бүрлдэхээс хойш байгаа юмаа гэж хэлж болно. Тэгээд аз таарахад монгол үндэстэн маань ингээд нэг улс орноо бүтээж байх үедээ тийм бичиг үсгтэй, засаг захиргаатай байсан байгаад байгаа юм. За тэгээд энэ хүн болохоор нөгөө монгол хүн гэж юу юм бэ гэдэг дээр өөрөө бас нөгөө энэ бичлэгэн дээр айгүй олон удаа хариулт өгдөг. Толгой эргүүлсэн юм ярьж байгаа боловч хариулт нь байдаг. Баяр доор нь бичсэн байна. Сонин одоо үндсэн ортол гэдэг байхгүй юу? Тэг зүгээр энэ. За энийг дахиж сонсъё. Сонин одоо үндсэн ортол гэдэг байхгүй юу? За энэ хүний зүгээр яриагаар одоо энэ хүний тэр үгийн сангаар болохоор монгол хүн гэдэг нь болохоор энэ газар нутаг дээр суудаг үндсэн оркууд бол монгол хүн юм аа. За би энэ хүний ярианы одоо голчлон монгол хэл өгтэй холбоотой эсгүүдийн анхааран авч сэтгэлдээ илэрхийлэх юм. За эхний үгс гэж мэдэж байна. За казак руу болоод ирэхээр одоо шал одоо бидний баатар гэдэг үг нь чинь бүгд казак үг нэлээ шүү дээ. Төв Азийн үг. Тэгээ Төв Аз казак чинь Төв Аз болоод ирэхээр бид нар одоо Узбек, Киргиз, цаашгаа Турк, Перс гэж явж байгаа. Бидний өнөөдөр хэрэгжилж байгаа одоо эрдэмч гэдэг юм уу ямар үгнүүд байдгийг оюун төр гэсэн үгнүүд бол дандаа тийм. За энэ хүн болохоор биш дээ. Хамгийн монгол гэсэн үгүүдийг аваад тэрийг одоо саяхан үүссэн казак гэсэн үндэстний үг юмаа гэж одоо ичгүй тэгж хэлж байгаа аахгүй юу. Баатар гэсэн монгол үг
хасаг үг юм аа эсвэл түрэг үг юм аа гэж хэлсэн хүнийг одоо юу гэдгийг их хилнээс урвсан хүн л гэж хэлэх бах тийм үү. Одоо их орноос урвсан гэж шоронд хийх нь цаашийн. За тэгэхээр чин бид нар болохоор баатар гэсэн үгээ англи хэлнээс хайна. Шууд англи хэлнээс хайна. Англи хэлэн дээр бахадур гин. Англичууд бол бахав дээр одоо нөгөө нэг Vader гэдэг шиг, Darth Vader гэдэг шиг те бахав дээр бахадур энтер гэдгийг ярьдаг байсан байна. Харамсалтай нь энд obsolete болчихсон. Ягдгүй л одоо юу гэдгийг Британий эзэнт гүрэн нураад тэгээд энтхэгийн одоо юу гэдгийг тэр соёл өөрчлөгдсөн байна тийм үү? Монголын соёл өөрчлөгдсөн. Тийм учраас энэ баатар гэсэн цолыг өгөхөө байчихсан байгаа юм. За тэгэхээр чин нэг түрэг хүн юм уу хасаг хүн монгол хүн хоёр хоорондоо ингээд маргаад байвал дундын гэрч хэрэгтэй. Тэр хоёроос одоо юу гэдгийг зовж исэн нэг дундын гэрч байх юм. Түргүүд нь ч дайраал, монголчууд нь ч дайраал. Тэгэл түргүүд нь мэдээж эхэлж дайрч орсон байдаг. Сэлжүкүүдийн тэргээл те. Дараа нь монголчууд дайрч орсон байдаг. Тэр нь болохоор одоогийн Иран буюу Перс юм байна. За тэгээд Персүүд юу гэж бичиж байна вэ гэж байна. Перс хэлэн дээр. За Перс хэлэн дээр энэ Бахадор гэсэн үг байна. Манайхаар баатар штэ Бахадор. За Персүүд өөрсдөө юу гэж ярьдаг вөхөр тэр эртний сэлжүкүүдийн үеэс бид энийг аваагүй маа. Тий. Тэр төргийн тийм дайралтын үеэс аваагүй. Харин 1200-аад оны үеийн Монголын байлдан дагуултын үеэс дундад зууны монгол хэл буюу Бахатур гэсэн үгнээс авсан юмаа гэж бичиж байгаа юм. За энийг мэдчих хэрэгтэй. Тэгэхээр чинь одоо юу гэдгийг ямар ч хасаг түрэг одоо юу гэдгийг хаашаа энэ Якута энтрээс асуух юм бол манай л үг гэж ярина штэ. Гэтэл чинь бид нар болохоор энийг өөрсдийнхөө үг гэдээ одоо юу гэдгийг итгэлтэй байж болохоор байгаад байна. За яагаад ийм сонин үг байдсан бэ гэхээр чинь энэ үгийн утгаар нь хайж үзнэ. Тэгэхээр чин баатар зоригтон гэдэг. Тэгэхээр чин баатар гэсэн үгийг зоригтон гэж онцолж байна. Одоо энэ үгийг орчуулж байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ баатар гэсэн үгтэй ойролцоо зориг гэсэн үг хаана байдığım бэ гэхээр энэ Орос болон Славян хэлэнд байдаг. За би тэрийг гаргаад ирье. За Отвага гэсэн үг байдаг. Энэ болохоор баатар зориг гэсэн үг юм л да. Тэгээд энэ Вага гэсэн имийг нь Ваха гэж уншаад тэгээд От гэснийг нь туу болгоод байгаа юм шиг байна. Тэгээд От Ваха туу ир байхгүй юу? Өөрөөр хэлбэл тийм зоригтой ир гэсэн маягаар. Энд ерөнхийдөө ямар нэгэн тийм түрэг мөрөг юм ажиглагддаггүй. За манай монгол хэл нь болохоор эртний айрын хэлтэй холбоотой буюу энтхэг санскрит хэлтэй холбоотой байдаг. Тэгээд энтхэг санскрит хэлэн дээр тэр үгийн эхний хэсэг бахата гэсэн юмыг бахат гэдэг юм те тэрийг аваад тавих юм бол энэ хараар тодолсон байна. Дайчин цэрэг гэсэн утгатай үг байдаг. Тэгэхээр энэ энтхэгийн санскрит хэлнээс одоо юу гэдгийг ийм байгаа бол энэ яагаад ийм үг байдığım бэ одоо энэ нь одоо юу гэдгийг тэр эртний ариучуудтай хамт ирсэн юм уу яагаад ийм үг байдığım бэ гэж та нар асуумаар болох юм. За энэ хүн өшөө бас юу гэж ярьсан бэхээр тэр эрдэм гэсэн үг. Эрдэм гэсэн үг нь болохоор бас нэг тийм төрөг мөрөг үг ч гэдэг юм уу тиймэрхүү балайм ярьж л байна л да. Гэтэл чин энийг болохоор нөгөө нэг шашин суртлаар тайлбарладаг. Эрэгтэй хүний 13 мих, эмэгтэй хүний 21 эрдэм байдаг гэж ярьдаг. Тэгээд эр дэм гэж ойлгох юм бол одоо эр хүндээ дэм болсон зүйлс байдаг. Тэр нь болохоор юм ойно гэж байна. Эмэгтэй хүн юм оёод одоо өөртөө тус дэм болохоос гадна одоо нөхөртөө дэм болдог ч юм уу. Хоол хийн ч гэдэг юм тий. Хоол хийн гэхээр одоо юу гэдгийг өөртөө тус дэм болохоос гадна нөхөртөө дэм болж идэг. Найранд дуутай байна энэ ч гэж ярьдаг тийм үү. Тэгэхээр чинь ийм
хүүхдтэй бүүвэн дуу одоо дуулна гэдэг чинь том эрдэм баггүй юу? За эрдэм гэсэн үг болохоор нөгөө нэг монгол хэлний үг учраас ингээд ард урдаас нь уншаад их боломжтой байдаг. Тэгээд мэдэрэ гэж байгаа. Тэгэхээр эрдэм, мэдэр энэ төр гэсэн үг чинь нэг монгол хэлний үг. Нэг үгийг ахин дахин ашиглаад байдаг. Жишээ нь тэр төр гэсэн үг байдаг. За тэгэхээр төр гэсэн үг байна. Төр гэдэг нь болохоор улсын засаг. Энэ төр гэсэн зүйл юмыг мэдээд одоо зохицуулж байдаг. За төр гэсэн үгнээс бид нэр болохоор ганцхан л үсэг бичнэ шүү дээ. Төрх гэн. Биеийн хэв маяг, хэлбэр, галбар одоо нэг юм хэв гэсэн утгаар тийм үү? Төрх гэдэг нь. Тэр өөг бас үгээр уншиж болдог. Тэгээд тэг бас дээгэр уншиж болно. Тэгээд дүр гэж төрх гэдэг чинь бас л дүр шүү дээ, тийм үү? Дүр, царай, тийм одоо тиймэрхүү юм. Тий. Тэгээд энэ дүрээс бас одоо бас тэр хэв мэвтэй адилхан одоо дүрм, журам энэ төр гэсэн юм байна. Тэгэхээр энэ нэг үг байгаа. Тэр үгийнх нь ах トゥ нүс нь хамтдаа байхад тухайн хэлэнд л байдаг гэдэг байна. За ингээд гадуур ингээд хайгаад одоо юу гэдгийг хайх юм бол одоо юу гэдгийг төр гэсэн үг чинь өшөөс төрөл гэсэн үг болж хувилдаг. Төрөл зүйл гэсэн юм байгаа тий. Тэгэхээр төр гэд этимолог гэд ингээ хайх юм бол одоо юу гэдгийг энд нэг тийм юм байна л да. Тэр нь болохоор яг хуу энэ башкир хэлэнд байдаг юм байна. Тэгээд вид разновидность буюу төрөл зүйл гэсэн утгатай маягаар бас ашигладаг юм байна. Тэгээд энэ одоо юу гэдгийг хасаг хэлмэлэн дээр одоо юу гэдгийг эрдэм энэ төр гэдэг нь ямар юм байдгийг гэдэг юм хүүдгийг одоо юу гэдгийг олоход амархан байна шүү дээ. Жишээ нь одоо юм хөгжсөн биш үү? Скил гэдэг биччихээ л та. Энд чинь эрдэм уур чадвар үсттэй. Тийм үү? Тэгэхээр чин энийг казак хэлэн дээр тавина. Казак. Шебликл гэж байна, дагдил гэж байна. Тийм үү? Тэгэхээр стейт гээл да. Куйлгэн штат жайкул гэж байна. Одоо удирдлага гэсэн үг шүү дээ. Төр гэж чинь удирдлага гэсэн үг тийм үү? Тэгэхээр чин рул гэдэг үчи дүрм гэсэн юм тийм. Эрежэ билээл гэж байна. Энэ ер нь одоо юу гэдгийг энэ хүн жоохон тийм одоо юу гэдгийг илт худлаа яриад ах шиг байна. Илт худлаа яриад байна. Эсвэл энэ албаар мушгаад байна. Энэ эрдэмтэн хүн бол албаар мушгаад байна гэж хэлнэ шүү дээ. Тийм биз дээ. Зүгээр л энэ мэдлэггүй хүн байхгүй. Зүгээр л амны зургаараа худлаа ингээд чалчдаг. Тэгээ монгол хэлийг одоо нэг юм монгол хэлний үгсийг одоо юу гэдгийг хасгуудын үг байлаа шүү дээ. Тэгээ төргүүдийн үг байлаа шүү дээ гэж ярих нь гэдэг нь болохоор жоохон тийм орк л واخгүй да. Өөрөө яг үндсэндээ орк хүн байхгүй юу. За өнөөдрийн хувьд нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа.